Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амарсана гэдэг. Тэгэхээр дасгал хөдөлгөөн нойронд хэр чухал вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа. Бичлэгийн part 3. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ тооноос илүү чанар. Энэ маань болохоор та дааврын хамгийн сайн хариу үйлдэлийг авахыг хүсэж байгаа бол хүндийнжин өргөх. Нэгсэндээ хүндийнжин өргөх шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нэг ойлголтууд байгаа. Бак багдгар, балиар багдгар. За тэгэхээр бак багдгар гэдэг маань нэгсэндээ бид бүгдийн булчин ширмэс усан том биетэй залуучууд бол эмэгтэйчүүдийг. Ихэнхдээ манай эмэгтэйчүүд хүндийнжин өргөөд тийм том болно гэж боддог. Энэний цаана маш чухал дааврын асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ шал өөр ойлголт. Та хүндийнжин өргөсөн болгон тийм бак болдгоо. Тэгэхээр энийг маш сайн судалж ойлгох хэрэгтэй. Өрөөсгөл бодлоо бас арилгах хэрэгтэй шүү. За тэгэхээр нөгөө балиар багдгар. Балиар багдгар гэдэг маань нэгсэндээ хоол буюу хоол хүнсийг зөксгүйгээр хэд их хэмжээгээр эдснээс болоод нэгсэндээ булчинмаасгүй илүүдэлж интэй хүмүүсийг хэлж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор бүгдээрээ ярилцах зүйл нь дахиад та хэрвээ жингээ нэгсэндээ хоолны дэглэм кардио дасгал зэрэг уламжлалт арга барилаар хасдаг бол таны бие алимшиг галбиртай байсан бол илүү жижиг алимшиг болж өөрчлөгдөнө гэж байгаа. Харин хүндийнжин өргөснөөр биеийн бүтэц найрлаганд өөрчлөлт орж алимшиг галбираас элсэн цаг шиг галбирт хувирна. Хүндийнжин ийм гайхамшигтай. За тэгэхээр хүндийнжин өргөх нь жинхэнэ генетикийн чадамжаа илэрхийлэх боломжийг гаргаж ирдэг. За мөн таны ген таныг хүнд юм өргөхийг хүлээж байдаг ба хүндийг өргөхөд бие тань дагаад өөрчлөгдөж ирдэг. Тэгэхээр хүндийнжин өргөх маань маш гайхалтай. Галбирчхийг хүсэж байгаа л бол хүндийнжинтэй найзлах хэрэгтэй. За хүндийнжин өргөснөөр хүний бие томордоггүй. Харин их хэмжээний хоол хүнс хэрэгснээс л болж хүний бие томордог. Тэгэхээр энэ дөрөвний бак багдгар, балиар багдгар гэсний ойлголт маань. За тэгэхээр дараагийн нэг яригдах зүйл маань болохоор нойрс, дасгал хий, эд, тэгээд дахиад давт гэж байгаа. Энэ маань болохоор тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох нь зөвхөн гой сайхан биетэй төдийгүй чанартай сайхан нойртой байхад хүртэл ач тустай гэж үздэг. За тэгэхээр нойр гүйдэлд эм тариа биш харин дасгал хөдөлгөөнийг нэмэлтээр оруулсны үр дүнд нойр бий болдог. Тэгэхээр дасгал хөдөлгөөн эм биш шүү манайхаа. За тэгэхээр багаар бодоход 2-7 хоног л тууштай дасгал хөдөлгөөн хийхэд нойрны эрүүл мэндэд бодиттой үр дүн гардаг. Багадаа л 2-7 хоног. Тэгэхээр түүнээс дэш бол бүр гайхамшиг болно гэсэн үг. Тэгээд энэ дээр хамгийн чухал зүйл нь тууштай байдал. За тэгэхээр дахиад нэг зүйл хэлэхэд тамирчдад нойр хэр чухал байдаг вэ? Жишээ нь тамирчид ингэж хэлдэг. Миний хувьд нойр бол хамгаас чухал. Мэдээч тэр хүний гүйцэтгэл амжилтанд асар ихээр чухал нөлөөлдөг зүйл. Энэ өөрөө спортын шинжлэх ухаан, ангаах ухаанд нэгэнт батлагдсан одоо энийг хэрэгжүүлж амжилт үзүүлдэг тамирчид маш их байгаа. За тэгэхээр хэдлээ одоо шийдэл ярьцгаая. Тэгэхээр шийдэл 1. Шийдэл 1 маань та өдрийн эхний хэсэгт идэвхтэй хөдөлгөөнтэй байгаарай гэж байгаа. За нэгсэндээ өглөө өөрийн биеийн жингээр хийж болох дасгалууд хэдэн минут хийх дадалтай болоорой. Дадал гэдэг зүйл маш чухал. За тэгээд өглөө дасгал хийх нь одоо нөгөө дэндүү сайн болох нь ангаах ухаанаар нэгэнд батлагдсан ойлголт байна. За дараагийн шийдэл 2. Шийдэл 2 маань дасгал хийх цагаа төлөвлөл гэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ түрүүний ярьсанчлан аль болох өглөө дасгал хий. Гэхдээ бити орой хий гэж байгаа юм биш. Аль болох орой хийхээр бол цагаа зөв сонгоё. Гэхдээ мэдээж бид бүгд төлхөө өглөө хийгэрэй гэж зөвлөж байгаа. Орой хийхээр бол тохирсон цагаа сонгоод ороо унтах үедээ бэлэн ямар нэгэн байдлаар стресстгүй сайхан амарх болно. За тэгэхээр нэгсдээ энэ дээр өгөх дахиад нэг чухал зүйл нь та ер нь болж өгвөл цагаа сонгохдоо анхаарахтаа
нойрны цаг, дасгал хоёроо төлөвлөчгөөд үлдсэн цагуудад бусад ажлуудаа амжуулж байх хэрэгтэй л гэдгийг анхааруулж байгаа. Тэгэхээр нойр дасгал хоёроо заавал төлөвлөөрэй. За дараагийн шийдэл 3. За шийдэл 3 маань өөрийн дуртай ямар нэгэн зүйлийг хий гэж байгаа. За тэгэхээр нэгэн асуулт тавья. Яагаад дургүй зүйлийг хийх гэж цаг төлөвлөн улам хүндрүүлнэ вэ? Тэгэхээр та нэгсэндөө болж өгвөл дуртай зүйлээ олж заавал хийгээрэй. Дасгал хөдөлгөөний хажуугаар. Энэ юу ч байж болно. За гол нь түүндээ та дуртай байх нь чухал. За та эрүүл сар бол гой сайхан болох явцдаа таашаалтай байх эрхтэй шүү дээ. Тэгэхээр тиймээс та өөрийн хийх дуртай зүйлийг олж мэдэн үргэлж хийж байгаарай гэж байгаа. Энэ мэдээж маш сонирхолтой мөн таныг цаашдаа урт хугацаанд явахад маш дэмтэй зүйл. За шийдэл 4. Хариуцлагатай хамтрагчтай болоорой. Энэ бас маш чухал ойлголтын нэг. Гайхалтай сайхан хамтрагчтай байхад та урам зоригтойгоор үргэлжлүүлсээр тувштай байсаар болно. Мөн хамт олон байсан ч болно. За шийдэл 5. Шийдэл 5 маань зөвхөн дасгал хөдөлгөөн нойронд нөлөөлдөг төдийгүй нойр бас дасгал хөдөлгөөнд нөлөөлдөг. Тийм байгааз бид дасгал хөдөлгөөн нойронд нөлөөлөх тухай ярьж байсан бол нойр буцаад дасгал хөдөлгөөнд нөлөөлдөг. За энийг тэгэхээр маш сайн анхаарч аваарай. Мэдээж та нэг өдөр хангалттай сайн нойргүй хонлоо гэж бодоход маргаашийн таны дасгалын бүтээмж ямар байх вэ? Мэдээж муу байна. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо харилцаа хамааралтай байгаа. За тэгэхээр шийдэл 6. Шийдэл 6 маань 7 хоногт доод тал нь 2 удаа хүндийн жин өрг гэж байгаа. За өргөхдөө холимог жин өргөж нуруундаа хамгийн сайхан мэдрэмжийг аваарай гэж байгаа. За тэгэхээр нойрны асуудалтай бол сүберсэд гэдэг дасгалын төрөл байдаг. Энэ нэгсэндээ 30 минут хүрэхгүй хугацаагаар нэгсэндээ богино хэмжээний дасгал хийх аргыг санал болгодог. За жишээ нь хөл цээжээ ашиглаж болно. Энэ нь болохоор жинг өргөн 8-10 удаа явган суух. Мөн хэвтэй чиглэлд 8-10 удаа шахалт хийх. Зэрэг дараа нь бүрэн сэрэгтлээ 2 минут амарна гэсэн үг. Тэгээд давтан хийн. Энэ нэгсэндээ 3-4 удаагийн давталт хийх. За тэгээ мэдээж энэ дасгал нойрны чанарыг сайжруулах, нойронд тустай давруудыг зохистой ялгаруулахад гайхалтай сайнаар нөлөөлдөг. Гэтэ маш олон дасгалын төрлүүд байдаг. Тэндээс та өөртөө тохирсныг сонгоод хийж болно, олон төрлийг хольж хийж болно. Маш сонирхолтой арга барилуудаар янз бүрээр хийж болно. Тэр дундаас гол нь та өөртөө тохирсныг л олж аваарай гэж байгаа. Тэгэхээр та энэ бүгдийг судлах юм бол маш гайхалтай зүйлүүдийг мэдсээр байх болно. Тэгээд энэ бичлэгээ ингээд дуусгая. Дасгал хөдөлгөөн гэдэг зүйл мэдээж хүний амьдралд саншгүй холбоотой. Энийг хийж хөвшөөсэй гэж маш их хүсэж байна. Тэгээд нойроо бас чанарчуулаарай. Тэгээд та нар маань намайг дэмжиж юу их юм мэднэ. Та бүхэн чадна. Бүгдээрээ дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Түр баяртай.